За сайн байцгаана уу наваа Тэрэл гэдэг. Тэгээд хоёр хүүхдийн аав манай эхнэрийг Аяна гэдэг. Тэгээ Баям гэдэг олон улсын байгууллагын захирлаар ажиллаж байна. За миний хүүхэд нас гэвэл Хөвсгөл аймагт мөрөн хотод өнгөрсөн байгаа. Тэгээд байдаг л нэг эгэлж ирээ айлд төрж өссөн. Тэгээд одоо ингээд бодоход бол миний хүүхэд нас их юм адал явдалтай, бас сорилт бэрхшээлтэй, бас маш тийм гоё олон зүйлийг сорж үзсэн тийм цагууд бас байсан болов. Өөрийгөө одоо олсон цагууд бас байсан болов гэж боддتي. Тийм жишээ нь гэл тэгч одоо бид яг өсвөр насны дээр байхад чинь бол одоо Хөвсгөлд бол маш олон дууны, бүжгийн гэл олон тэмцээнүүд болдог байсан. Тэгэл тэр тэмцээнүүдэд ч орно, өөрийгөө сорно, хамтлаг байгуулна гэл их л гоё хүсэл мөрөөдлөөр дүүрэн л явдаг байсан да. Өсвөр наснд тохиолдсон хамгийн гоё зүйл бол яг ингээд тэ хамтлагаараа ямар нэгэн зүйл дээр ийм амжилт гаргах ч юм уу тэ тодорхой хэмжээнд нэг ийм ямар нэгэн зүйлийг бий болгох. Тэр аюу гоё өстэй. Ялангуяа одоо маш олон зүйлүүдийг торч үзлээ. Тэрнийх нь нэг нь бол одоо хипхоп хийдэг байсан. Тэгээ анхныхаа одоо дууг хөгжмийн студид ингээд бичүүлээд тэгээ тэр дуугаа сонсгол одоо бүр хамгийн гоё байлаа штэ. Тэ Намайг бага байхад бол аав ээж гэрмээс салж исэн. Тэгээд яг юм 5 антай гэртэл өссөн тий. Тэгээд ээж маань архины хамааралтай. Аав маань ингээ орхио явцсан. Тэгээд тэр үед бол нэг бүх зүйл дээр юм анхаарал, халамж, хамгаалалт маш бага байсан. Тэгээд одоо бодоод тэр их жоох хэцүү байдаг гэсэн юм шиг санагддаг. Энэ бол ингээ хүн болгоны амьдрал янз янзын л одоо түүхтэй байгаа шүү дээ. Тэгээ миний амьдралын бол хамгийн эргэлтийн цаг бол 2016 онд болсон. Тэгээд яг тухайн үед бол миний одоо амьдралдаа хамгийн цөхөрцөн, ихтгэл найдваргүй үе байсан. Тийм тэр ч бодоход эргэн тойрны маань хүмүүс орхисон, өөрөө ч би маш олон одоо донтолт хамааралтай байлаа. Хар тамхинд орсон байсан. За тэгэл олон юм зугаа цэнгэл миний зүрх сэтгэл дотор байгаа тэр нэг хоосон орон зай дүүрхийн тулд маш олон зүйлүүд ингэ хийж агаад тэгээд тэрэнд ингэ донтолттой болцсон. Тэгээд маш олон юм асуудлуудыг тарьдаг учраас эргэн тойронд байгаа хайрлаж байгаа хүмүүс маань ч гэсэн надаас хол байхыг хүсдэг байлаа. Тэгээд 2016 онд бол яг миний одоо эргэлтийн цэг байсан юм аа. Тэгээд яг энэ одоо ажиллаж байгаа олон улсын байгууллагата дарханд очиж сурж байлаа. Тэгээд тэнд очиж яг амьдралын утга учир гэж юу юм бэ? Би энэ дэлхий дээр яагаад бий болсон юм бэ те? Надаар дамжуулаад хийх зүйл нэрээ байд юм биш те гэж одоо бодож харж исэн. Тим цаг байдаг. Тэгээд яг хүн өөр нь бол өөрийгөө хинбэ гэдэг мэдэх үедээ юу хийхээ мэддэм байлээ. Тэгээд яг одоо бүтээгч бурхантай бол уулзсан тим цаг байсан байгаа. Тэгээд тэр цагаас эхлээл ер нь бол миний амьдрал бүр юм 180 градус биш те. Түүнээс илүүгээр бүр оронгороо ирсэн байгаа. Тэгээд тэр нь бол сайн талаараа шүү те. Тэгээ манай нэг ментор надад тэгж хэлжсэн. Тэглээ одоо чи яг чухал насны дээр байна шүү. Ялангуяа одоо чиний гаргаж байгаа шийдвэр, чиний гаргаж байгаа сонголт чинь дараа үеийн чинь сонголтын хариулт байна гэсэн багхгүй тий. Тэгэхээр одоо би үг үйлдэл хийж байгаа сонголт шийдвэр дээр анхаарах хэрэгтэй болж байгаа гэсэн. Тэгэхээр яг нэрэлэг одоо миний гаргаж байгаа шийдвэр дараа үеийн маань ямар нэг үерхэл дээр асуулттай яаж үүрэх ёстой болоо гэхэд би зөв үүрэх юм бол тэр энэ ах шиг ингэж үүрэх ёстой мэн гэж ойлгоо шүү дээ тийм ээ. Тэгэхээр би ер нь бол яг дараа ингээд залуу үедээ нэг холдоогүй л дээ гэхдээ хэлмээр байдаг зүйл нь аливаа зүйл тийм тууштай байх хэрэгтэй. Тэг яг өөрийгөө ингээ олох хэрэгтэй. Тийм. Тэгээд ямар нэгэн зүйл сэтгэл хөдлөлөөр ихээс илүүгээр маш юм бодиттой нөхцөл байдалд ингээ хандах хэрэгтэй. Тийм. Тэгэх юм бол ер нь хүн ингээд хамгийн их ингээ биднийг хүчгүй болгодог зүйл бол эргэлзээ буюу нөгөө би хинбэ дээр байхгүй. Тэгэхээр бид нар хин нэгэн шиг болохыг хүсдэг. Гэхдээ бид нар хин нэгэн шиг болох боломжгүй. Та өөрөөрөө л байх нь хамгийн одоо төгс одоо модель байхгүй. Тэгэхээр яг өөрийгөө олоод тэн дотроо өөрийнхөө хамгийн хийж чадах нэг зүйл дээр мастер болох хэрэгтэй. Тэгэх юм бол бид нэр тэгтээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Энэ дотор юм богино зам гэж байхгүй. Тийм жижиг деталь зүйлүүдийг хийж ээж чи тэр өндөрлөгт хүрэх байхгүй. Тэгэхээр бид нар ер нь бол одоо яг энэ цаг үед амжилт санхүүгийн эрх чөлөө тэгээд тэ эрх мэдэл карьер гэдэг олон зүйлүүд ингээ босхийг ингээ хүсэж юм л да. Гэхдээ бид нар тугаа барина, туглаа хариулна. Тэгэхээр яг хөө гэхээр нөгөө нэг жижиг хийх ёстой зүйлүүдийг хийж ижил тэнд очино.
Түүнээс бид нар шууд очих боломж байхгүй. Энэ дээр бол бас еврейчүүдийн судалгаа бас байдаг. Ямар судалгаа байдаг вэ гэхээр гинт одоо ийм реалити шоугаар ч мод болсон хүн эсвэл гинт суглаанд хожоод саятан болсон хүн амжилттай байж чаддаггүй. Яагаад гэвэл тэр амжилтан дээр очиод яаж тэр амжилтыг даахаа мэддэггүй байхгүй. Тэгэхээр бүх юмыг алхан тутамдаа жижигээр хийжээж тэр өөрийнхөө энгийн одоо хийх зүйлд итгэмжтэй байж агуу зүйлсүүд хийнэ гэсэн санаал байгаа. Хүний итгэл үнэмшил ертөнцийг харах одоо үзэл болдог. Тэр хүний итгэл үнэмшил нь ертөнцийг үзэх үзэл нь болдог байхгүй. Тэгэхээр миний итгэл үнэмшил бол яг Иесус Христтэй. Би яг Иесус Христэд итгэдэг юм итгэл үнэмшилтэй хүн ба. Тэгэхээр намайг Бурхны үг тодорхойлдог. Би Библийг уншдаг. Тэгээд тэр Библиэр дамжуулаад залбирлаар Бурхантай харилцдаг. Тэгэхээр намайг хэн нэгний үг эсвэл энэ дэлхийн стандарт намайг тодорхойлохгүй. Харин Библийн стандарт намайг тодорхойлно. Тэгээ Библийн хэлж байгаа үг намайг тодорхойлно. Тэгэхээр Библи намайг юу гэж хэлсэн бэ гэхээр Бурхны хүү гэсэн шүү дээ. Тэгээд хаант тахилчтай. Тэгээд намайг маш их хайрладаг гэсэн шүү дээ. Тэгэхээр намайг би үн цэнтэй гэсэн шүү дээ. Тэгэхээр намайг яг энэ зүйлс эдгээр зүйлсүүд бол одоо тодорхойлдог. Тэгээд би бол уучлагдсан нэгэн буюу тэр нөгөө гим нүглээс уучлагдсан, аврагдсан нэгэн байна. Тэгэхээр хин нэгний үг хийж намайг тодорхойлохгүй байна. Бас энэ дэлхийн стандарттэй чи одоо ийм царайжтай байх юм бол, ийм хувцсны стилтэй байх юм бол, чи ийм карьертай байх юм бол, чи ийм одоо эрх мэдэлтэй байх юм бол, чи ийм байна гэсэн энэ зүйлүүд бол намайг тодорхойлохгүй байх нь. Харин Библи яг юу гэж байна? Бурхны намайг харж байгаа тэр одоо зүйлсүүд намайг юу гэж тодорхойлж байна гэдэг тэр стандартаар л би одоо өөрийгөө тодорхойлж байгаа. Тэгэхээр би нэгсэн даав хүн байна. Тэгээд бас чуулган ханчилж байгаа тий чуулганы удирдагч, чуулганд ажилладаг хүн байна. Тэгээд эдгээр зүйлсүүд бол яхаа миний одоо байж болох, илэрхийлж болох тодорхойлтуулж гисэн хамгийн сөрөг тодорхойлт бол би Бурхнаар зөвтгөгдсөн, аврагдсан, уучлагдсан тэр Бурхны одоо эгэл даруй тий тэр нэг хүн байна л гэж харж байгаа. Энэ бол яг хуу би боддیں۔ Бид нар ингээд ийм залуу насаа маш юм үр дүнтэй өнгөрөх хэрэгтэй. Бид нар нэг юм айхан байхгүй шүү дээ. Яг хуу би одоо нэг юм 2 хүүхэдтэй болж байна. Мэдээж надаас олон хүүхэдтэй олон жил амьдсан хүмүүс байгаа. Гэр бүлтэй болохоор амьдралаараа өөр болно. Гэхдээ ганц би байх үед ялангуяа яг юм өсвөр насны дээр бидээс маш их юм хүч чадлууд тий юм олон зүйлүүд ингээ ундарч идэг. Тэгэхээр бид нар аливаа зүйлийг ингээл зоригтол хийх хэрэгтэй. Одоо байгаа ингээд залуучууд юм жоохон зориггүй болчиход байгаа. Яг л нэг юм нөхцөл байдал алиас хамаарад тэн дээр маш их юм одоо шалтгаалаад тэн дээр ингээ мохоод байгаа байхгүй. Тэгээ тийм учраас би ямар нэгэн зүйл хүсэж байгаа болыг тэр зүйлийнхээ төлөө зоригтой үйлдэл хийгээд тууштай яваад үзээсэй гэж хүсэж байгаа. Яг л эн чинь өөрөө нөгөө нэг юм чойномын хэлснээр бид нар залуу насаа бусдын лангуун дээр нөгөө задгаан мөнгө шиг үрж явсан удаа би гэж чойном хэлсэн байдаг шиг бид нар заримдаа ингээ залуу насаа зүгээр л ингээл писи тоглоал уцаа ухаал тэгээд энэ сошиал орчинд хамаг цагаа ингээл өнгөрөөгөөл ингээл гоё ингээд ирч хүчтэй нас маань дуусчихна. Энэ айгу богинохон байхгүй юу? Тийм учраас яг энийг сурахад, өсгөхөд тэгээд өөрийгөө олоход илүү зарцуулж те энд өөрийгөө цаг гаргаж тэгээд дараа нь хин нэгэн болоход нь өөрийнхөө яг энэ сурсан мэдсэн зүйлийг хэрэглэх нь аюул чухал байна. Тэгэхээр би цагийг маш үр дүнтэй хэрэглээсэй гэж хүсэж байгаа. Цагийг аварж амьдраасэй гэж хүсэж байгаа. Тэгээд тухууштай байгаасэй гэж хүсэж байгаа. Баярлалаа.